чимээгүүд ахлах тасна солиод ийм байна. Тэгэхээр 47 утас хавсалтыг иймэрхүү байдлаар ямар сайтууд байна, ямар аргаар явж ийн гэдгийг бид нэр иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шаардлагатай авчирсан байгаа тий. За энэний зураг ингээд юуг нь авчих яг нэр усаа ингээд хаач. Гих мэтчлэн ингээд явж байна. Одоо энэ ширээн дээр гэлдэг чинь жишээлбэл 7 орчим сая төгрөг эргэлдэж ш. Тэгэл боддоо. Тэгэхээр аимшигтай бас. Тэгээ нөгөө талдаа захин мөрөдөө тоглоомыг зохион байгуулж байгаагийн за одоо хуульч нарын ярьж байгаагаар бол дийлэнх хувь нь дандаа тавилттай буюу зохион байгуулалтын залилан байдаг. Хожих боломжгүй. Одоо жишээлбэл энэ ширээн дээр ингээд 9 хүн сууж байна. Энэний 7 юм уу 6 хүн нь нэг юм уу 2 хүн байдаг. Ингээд хамтдаа баг болцсон. Зэрэг ингээд утсуудаараа оруулж агаад нөгөө мөнгөөрөө орж иж байгаа нэг юм уу 2 тоглогч угаасаа алдна. Хожих магадлал ер нь маш бага. 2 нь 3%. Тэгэхээр энэ нэг талаараа захин мөрөдөө тоглоом зохион байгуулж байгаа 2017 эргүүлэн цаан ингээ. Нөгөө талаараа эргүүлэн цаан ингээ 17 дугаар зүйлсэн залилангийн гэмтрийг давхар ингээ яваад байгаа юм. Тэгэхээр энийг бид нэр чимээгүй орхиж болохгүй. Энэ үндэсний хэмжээний чимээгүүд ахал болцсон учраас зайлшгүй таснах шаардлага яалчгүй байна.